Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээж мөхөхгүй бөгөөд тэдний хинч миний гараас булаахгүй. Иохан 10:28. Энэ удаа би маш их ууртай байна. Хажууд зогсож байгаа хүн алуурч юм шиг харагдав. Машинтай өнгөрч байгаа хүмүүс өвтөө юм шиг харагдав. Амьдарч байгаа хүмүүс зүгээр л амьсгалаад байх шиг. Хажуу айлын хүүхэд орилоод уйлж цагдаа дуудаад ирсэн цагдаа нар нь эхнэрийн хүчиндээ байгаа юм шиг. Дүүмэн төрсөн юм шиг, ах минь алдаад байгаа юм шиг. Энэ удаа би маш их ууртай байна. Намайг мэддэг гэж битгий бод. Зайл энэ бичлэг чамд зориулагдаагүй. Уур минь ос шиг буцлаад бүхэл биеийг минь түлж байна. Найзууд гэж дайсан. Эхнэр минь төвчээр алдаж, ээж минь зовж, аав ядарч, ардууд нь өлсөж, нохоонууд хуцгай болж хүмүүс ажлыг нь авчээ. Энэ дэлхий галзуураад байна уу? Би галзуураад байна уу? Ганцаараа инээхээр асуун. Утгыг нь хэлэхээр ойлно. Намайг доромжлож толгой дээр минь бугж өтгөр суугаад байх шиг энэ удаа би ууртай байна. Өөрийнхөө тухай хийсэн бичлэг чиний тухай юм шиг үнэн үг хэлэхээр уйлаад, ходол үг хэлэхээр хамраа сөхөөд, толгойд чинь нүд амнаас өөр юм алга. Эрүүл сайхан биений чинь саруул ухаанчин хаан байна. Ядарч яваа хүн хараад баярлаж, баяжиж яваа хүн хараад уурлан. Хүмүүс бүгд хор юм шиг, хүүхнүүд бүгд биеэ үнлээд байх шиг, ирчүүд бүгд донтой юм шиг энэ удаа аавын хүү алдаж дараа удаа ээлжчин ирнэ. Хүн ухаан ярин, хүнд худлаа хэлнэ, хүн болж өтгөргээд байхад юундаа очиж наалтаад байна. Нохоо тижээ, амиа авар, гараатад, гэрээ цэвэрлэл, дайнд бэлд, унш, үз, хар, сонс, битгий яар хүмүүс бүгд дайсан. Энэ удаа би ууртай байна. Буруу замаар чамайг дагуулсан юм шиг би ууртай байна. Зайл гэдэг энэ бичлэг зарим хүндэл зориулсан бичлэг. Заримдаа би өөр өөртөө зориулдаг. Харанхуй газар гэрлээ тусга. Өсөглөн нэгэндээ талах хайрал. Гим нүглийг минь овжилж өршөө. Бугж үтгэрийн хүчийг биднээс зайлуулж сул дорой бидэнтэйгээ үргэлж хамт байгаач. Эзэн хүү Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Намайг мэддэг гэж битгий бод. Би одоо хүртэл өөрийгөө сайн мэдэхгүй байна.